Тэгэхээр 2007 онд манай засгийн газар ажиллаж байгаад оюутлогын төслийн тухай их идэвхтэй ярьж эхэлжсэн. Харамсалтай бид тэр үед бол тодорхой нөхцөлийн улмаас энэ төслийг хэрэгжүүлж чадаагүй бид мэдээ хугацаа алдсан. Би бас энэ харамсалж байна. Тэгээ оюутлогын төсөл бол үнэхээр Монголын хувьд бол хамгийн анхны томоохон хөрөнгө оруулалт. За монголчууд гадаад ертөнцид хамтарч ажиллах болох юм байна, хөрөнгө оруулж болох юм байна, найдвартай хэв зүйч орчинтой байна гэдэг мэдрүүлэх юм томоохон төсөл учраас би бол бидний амьдрал Монголын эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирна гэж бодож байна. За яг шүүмжлэгчд бол байдаг. Оюутлогын төсөл бол мэдээж янз бүрийн хөндөгөөс харддаг. Гэхдээ бид нар анхдагч юм гэдэг утгаар нь одоо өөрөө энэ Монгол орны эдийн засгийн урд өмнө байгаагүй тийм чадлыг авчруулсаас би энэ төслийг бол хийх ажлуудтай төслөө гэж бодож зориуд нээлтэн орцсон. Тэгээ яг би өнөөдөр энэ дээрээ танилцлаа л да. Тэгээд ил уурхайн асуудал өнөөдөр нэгдэж байна. Тэгээд далдуурхаа бол уурхааны төслийн 80% гэж байна. Тэгээд мэдээж их өргөжих байх гэж бодож байна. За би бодитоор бас тодорхой юмуд би бол бас гэж үзэж байна. Монголчуудын өсөн хүлээж байгаа зүйл мэдээж эдийн засагт тодорхой мөнгөний тоо байгаа бол бас бодитоор энд хүн амьдрах суурьшигтэй энэ орон нутагт тодорхой бодиттой мөлтэйгээс за би тийм зүйлийг бол ирэх одоо 50 жил 60 жил хийж чадна гэж боддог. Бид нар манай монголчууд бол одоо уул уурхай гэхлээр нэг уулын аманд очиод жалганы ихэнд очиод нэг экскаватор алт ухаж байгааг уул уурхай гэж ойлгож байна шүү дээ. Тэгээ бидний одоо өсөн хүлээжсэн бодлогын хөдөл өсвөлжсэн зүйл бол дэлхийн томоохон тооцогдох тэргүүний технологитой дуршлагатай ийм компаниуд орж ирээсэй гэж хүсэж байна. Хоёр дахь том зорилго бол геополитикийн үүднээс бол 3 дахь орны томоохон компаниуд орж хөрөнгө оруулахаа гэж хүсэж байна. Рио Тинто орж ирнэ гэдэг бол гадаад зах зээл маш том дохио болж байгаа. Хоёрдугаар энэ компани бол эдийн засгийн хувьд, түншлэгчийн хувьд, за байгаль орчны ээлтэй байх хувьд, технологийн хувьд дэлхийд төрөлх компани учраас бид нар бол энд бол маш талархалтай хандах учиртай гэж үзэж байна.